Бидний ихэнх нь хоорондоо үг яриагаараа ойлголцож чаддаг бол зарим нь харамсалтай нь чаддаггүй. Тэд бусдын яриаг ойлгохын тулд заавал бичүүлж авч унших юм уу эсвэл гарын хөдөлгөөнөөрөө ойлголцдог. Хэдий тийм байсан ч бүгд л мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө сурч боловсрох бүрэн эрхтэй. Хэрвээ чи бусдыг сул талаар нь далимдуулж дээрлэхэж гадуурх бол эцэст нь чи их юм болж дуусахыг энэхүү аним тодоос тод харуулах болно. Энэ бол ангийнхаа хамгийн сахилгагүй Шоя Ишида. Харин түүний хажууд суухын охиныг Наока гэдэг. Өнөөдөр эдний ангид шин сурагч шилжиж ирсэн ба түүний нэрийг Шоко гэнэ. Тэрээр сонсголын бэрхшээлтэй учраас бусадтай харьцдаг дэвтрээрээ өөрийгөө чадах ятгаараа л илдэг танилцуулж байгаа нь энэ байлаа. Гэтэл Ишида ямар тэнэг юм гэж ангиар нэг орилдог. Тэгээд хичээл эхлэх болоход багш нь сурсан зангаараа за номынхоо 20 дугаар үзийг гаргаад 7 дугаар дасгал ажлыг хийгээрэй. Гэхдээ манай Шоко хөөрхий юу ийхэж мэдэхгүй сууж байхад артаас нь Наока түүний дэвтрийг аваад хуудасны дугаарыг бичиж өгнө. Дараагийн цаг дуу хөгжмийн хичээл дээр манай Шоко аяа сонсч чадахгүй учраас бусад хүүхдүүдээс зөрж ганцаараа дуулж эхлэхэд бусд нь энэ жилийн найрал дууны наадамч удлаа боллоо л доо гээл. Дараа нь уран зохиолын хичээл дээр хүүхдүүд нэг нэгээрээ босч уншихад Шоко чадхаараа л чанга тод уншихыг хичээсэн боловч за энэ дээр нэмээд хэлэхэд төрөлхийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд багасаа л бусдын яриаг сонсч чадахгүй учраас бусад шиг хэл ярианд хөгжөөгүй байд юм байна. Гэтэл түүний дараа Ишидагийн ээлж болоход Шоког дуурайж шоолоол. Хичээлийн дараа ч гэсэн хүүхдүүд Шокотой хамт тоглохоос зайлсхийгээд хэцүү багт нь ядчихад Ишида хурж ирж дээрлэхээл. Удалгүй багш нь эдний ангид өдөр бүр хичээл эхлэхээс өмнө 3 минутыг Шокод зориулж дохионы ил сурцгаая гэхэд түүн туслаад байсан Наока эсэргүүцээл харин ганц хөөгтлийн санааг нь дэмждэг. Тэгээ Шоко маань арай гэж нэг найзтай болов уу гэтэл бусад хүүхдүүд ч бас түүнийг гадуурхаж эхэлсэн учраас удалгүй нөгөө охин нь шилжээд явчихна. Ишида ангийнхаа самбар дээр Шоког доромжилж олон долоо юм бичээл. Ядчихад ангийнхнаас нь түүнийг болиулж байгаа хүн нээгч алга. Үүнээс хойш эднэр бүр хэрэг сэтэрч Шоког хичээл дээр нь тавин суулгахгүй, хичээлийн дараа ч зүгээр явуулахгүй, сонсголын аппаратыг бүр хит хит удаа эвдчихдэг. Гэсэн ч Шоко Ишидатай уулзраа олж найрамдах санаатай явж очиод бүр өөрөө уучлал гуйгаад найзууд болёо гэсэн ч Ишида тоосон чинжгүй дэвтрийн ус руу шидчихэд яваад өгнө. Маргааш нь сургуулийн захирал орж ирээд Шокогийн ээж нь гомдол гаргасан. Түүний сонсголын аппарат нь маш үнэтэй. Гэтэл 5 сарын дотор 8 удаа алга болгосон гэж байна. Та нар дунд Шоког дээрлэхдэг эсвэл дээрлэхүүлж байхыг нь харсан хүүхэд байна уу? Гэхэд ангийн багш нь Ишидаг босгож ирээд найзуудаас нь юу болсныг асуутал нөгөө цог дээрлэхдэг байсан хүүхдүүд чинь бүгдээрээ Ишида руу бүх бууруугаж ихдэг. Энэ цагаас хойш Ишида өөрөө гадуурхагдаж эхэлнэ. Ээж нь хүүгийнхээ хийсэн зүйлд уучлал гуйхаар Шокогийн ээжтэй уулзаад буцаж ирэхдээ эмгээсэд татуулсан бололтой чихнээс нь цусгарч байлаа. Одоо бол найзууд нь хүртэл Ишидаг дээрлэхэж ширээн дээр нь янз бүрийн сараач болж. Харин Шоко түүний ширээг арчиж байхад Ишида орж ирээд "Хилмээр байгаа юм байвал хилээч. Яагаад тэнийг юм шиг дуугаа байгаад байдیں?" гэж уурлаад энэ хоёр тэрүүхэн тэндээ зодолдоод өнгөрнө. Харин маргаашнаас нь Шоко өөр сургууль руу шилжсэн байлаа. Ингээд олон жил өнгөрч Ишида ахлах сургуулийн сурагч болжээ. Харин тэр дохионы ил сурч эхэлсэн байх ба Шокотой санаандгүй таарад дээр үед ус руу шидсэн дэвтрийг эргүүлж өгөөд дохионы илээр уучлал гуйж найзууд болохыг хүсэж байна л гэж хэлчихдэг. Маргааш нь Ишидагийн ээж өглөөний цай уух зураа хүүдээ цагийн ажил хийсэн цалинг өгөх гэж байдаг. Тэгснээ гинтхэн Ишидагийн өрөөнөөс нэг учир битүүлэг календар олсон ба түүнийг амиа орлох гэж байсныг олж мэдсэн байдаг. Тэгээд хүүхдээ ухаан ортол нь сайн загнаж өгөөд хөөрхий Ишида цалингүй оцорвоо гэж. Ишида өнгөрсөн хугацаанд бусдад гадуурхагдж тэрийгээ өөрөө ч бас хүртэх ёстойгоо хүртэж байна гэж хүлээн зөвшөөрч бусдаас өөрийгөө тусгаарлаж үдийг хүрсэн байв. Одоо тэр маш их өөрчлөгдсөн. Урдын омглон дэврүүн зан нь айл хэдийн байхгүй болж бусдын өдрөө ихзэлж харахаасаа ч санаа зовдөг болжээ. Өдрийн хоолой ганцаараа идэж суухад нь түүний хажууханд бас нэг ногоон үст ганцаараа сууж байдаг. Ишида түүнийг хаа нэгтээ харсан юм шиг санагдсан ч яг таг бол таньдгүй. Маргааш нь харин ногоон үстийг дугуйгаа дээрэмдүүлэх гэж байхад нь Ишида очиод "Юу л да минийхийг унаад яваа" гэд илчдэг. Харин хичээлийн дараа нөгөөх нь Ишидагийн дугуйг хайсаар байгаад нэг газар хаягдсан байхад нь олоод Ишидад буцааж өгөхөөр иржээ. Энийг хэдүүлээ ногооноо гээл явчих. За тэгээд энэ үеэс эхлээд манай хоёр найзууд болоод авна. Ногооноо гаднаа тэгж харагддгүй ч гэлээ дотроо бол их дөг залуу байдаг шүү.
Ишида мань Шокотой уулзах гэж хэд хэдэн удаа дохионы ил заадаг анги дээр нэрсэн боловч энэ хүүхэд дандаа түүнийг буцаадаг байж. Гэтэл энэ удаа манай ногооно түүнд тусалж Ишида Шоко хоёр тухтай хідүүг солих боломжтой болдог. Ишидагийн дохионы ил нэлээд сайжирсан болохоор Шокотой чөлөөтэй ойлголцох боломжтой болж. Тэгээд манай хоёр загас хооллоо зогсож байсан чинь Шоко нөгөө дэвтрээ ус руу унгагаад ардаас нь манай хоёр хоёулаа өсөрч ороод дэвтрээ олж аваад дараа уулзахаар болдог. Гэтэл нөгөө хүүхэд чинь Ишидаг ус руу өсөрч байгаа зургийг Facebook дээр тавьчихдаг. Эннээс олж Ишида бас хөөрхөн загнуулнаа. Тэгээд нэг өдөр Ишида дүүгээ цэцэрлэгээс нь аваад тарих гэтэл нөгөө хүүхэд чинь Ишидаг мөрдөжсэн байдیں۔ Түүнийг Юзүрү гэдэм байна. Ишида түүнийг гэхдээ Шокогийн бойфренд гэж удчихжээ. Гэтэл Ишида өөрийн мөрдлөө гэж уурлсангүй. Зургийн фейс дээр тавилаач гэж уурлсангүй. Бурхан буддаа мэтэл тайван хүн болжээ. Бүр Юзүрүгийн биений өвдсөн байгааг харчаад гэртээ авчирч хоолж ундлаа. Харин оройн нь Юзүрү ганцаараа гэрлүүгээ харж явахад нь Ишида ардаас нь хурж ирээд санаа тавьсан боловч Юзүрү Ишидагийн тухай бүхнийг Шокогоос сонссон шүү гэд нэлээд ууралсан ч манай Ишида бүх гин буруугаа ойлгосноо хэлж энэ хоёр маань ойлголцоо бололтой. Тэгээд алхасаар байгаад Юзүрүг гэрт нь хүргэж иртэл Юзүрү өөрийгөө Шокогийн охин дүү гэж авдیں۔ Гэтэл Шокогийн ээж нь гарч ирснээр Ишидаг алгадаад охиноо аваад орно. Энэ үеэс эхлээд Юзүрүч бас Ишида ногооно хоёртой дотн олжээ. Шоко энэ гүүрэн дээр ирж загас сооллох дуртай болохоор Ишида түүнтэй уулзахаар ирээд утасны дугаараа солилцоод хаяа нэг чаталж байхаар болдог. Гэтэл Шоко бага ангид байхад нь түүнтэй хэсэг найзалж байсан нөгөө дохионы ил сурдаг охинтой уулзмаар байна гэхэд Ишида ганц хоёр хүнээс асууж сургалж байгаад хаан сурдгийг олж мэдээд манай хоёр хамт очиж уулзахаар болно. Тэгээд метроны буудлын дээр явж байгаад нөгөө охинтой санаандгүй таарна. Түүний нэрийг Сахара гэдэм байна. Тэгээд энэ хоёрыг ярилцаж явах зур Ишида 0 орчоод ирээгээд явах замдаа санаандгүй Наокатай таарсан ч Ишидаг танихгүй юм шиг л яваад өгнө. Маргааш нь Ишида Наокатай уулзахаар очсон боловч нөгөөх нь Ишидаг харчаад бүр нуугдаад тэгээд уулзаж чадахгүй буцсан юм да. Гэхдээ Ишида бас хоосонгүй Шокод нэг жижигхэн бэлэг аваад дүүгээр нөгөөд явуулчих. Даанч Шокогийн имчилгээ явцгүй байгаа нь түүнд хүн дээр тусчээ. Хэд хоногийн дараа Ишида Шокотой уулзахаар явж байтал гинэт Наока гарч ирснэ. За юу вэ? Удаан уулзсангүй шүү те. Гадуур хэсэг зугаалъя. Энтергээл. Тэгснэ Шоко гарчаад "Ивэ одоо болтол ганцаараа л байдаг. Өрөвдөлтэй юм да чаваас." гээл. Тэгээд бүр Шоко дээр гүйж очиод шууд сонсголын аппаратыг булааж авч энтер. Яй, үн засрахгүй гараана. Харин Ишида түүнд Шокотой найзууд болсноо хэлсэн чинь баахан шоолж инээж яваад яваад өгнө. Харин манай хоёр овоо гайгүй дотн болсон бололтой. Шоко маань бүр үсний засалтаа анх удаа өөрчлөөл. Биедээ бэлэг өгч авалцаал. Шоко ч бүр Ишидад сэтгэлээ хэлчлээд амхандаа амаараа хэлийгээд "Сүки" гэсэн чи манай мангар нөгөөх нь "Цүки" гэж сонсоод бүр гайхаад "Сар яг яасан юм бол?" гээл ойлгохгүй болохоор нь хөөрхий Шоко ичээд яваад өгнө. Манай мангар нөгөө сарныхаа утгыг бодоол яваад байна. Тэгээд ангийн дарга нь үсний засалтаа өөрчилсөн байхыг харчаад түүнээс октод яагаад үсээ өөрчлөлтгийг асуухад нөгөөх нь уг нь ойлгомжтой тайлбарлсан ч манай мангар ойлгодгүй. Тэгсэн чи харин ангийн даргын найз залуу Ишидатай найз болмоор байна гэдیں۔ Тэгээд хэд хоногийн дараа манай хэд бөөндө парк дээр тоглох болтол нөгөө Наокаос хүрээд ирчих. За ямар тач бөөндө цагийг хамт өнгөрөөж байгаа нь манай Ишидад яг л хуучны сайхан цаг шиг санагддаг. Тэгээд Ишида түргэн хоол авах гэж байтал багын найзаа хараад нөгөө гоё уур амьсгал будаа. Ишидаг тийшээ явуулсан хүн Наока байж. Гэтэл Наока гинтхэн Шокотой хоёулахнаа алсыг харагч дээр сумаар байна гэд дагуулад явахад нь Юзүрү ихчтэй камера өгөөд явуулчихна. Маргааш нь Юзүрү Ишидагийн дэрээд өчигдөр алсыг харагч дотор юу болсныг түнд үзүүлтэл Наока ч Шоко руу баахан ууралж зовлонгоо тоочоол найзууд салсан нь Шокогоос л болсон гэд бүр алгадсан байдیں۔ Дээрээс нь овоо гайгүй найзтай олж яхад нь ангийн дарга урдны явдлыг хаасайгүй ярьцсан байж. Тэгээд Ишида ангийн даргаасаа яагаад тэрийг яриад байгааг нь асуусан биш бүр ангиар нэг орилж чарлж уурлаад ахаар нь амхандаа зүхтаад Шоко дээр ирсэн чинь нөгөө хэд нь ардаас нь дагаж ирээд хоорондоо хин хинийгээ дээрлэгдэг байснаа яриад бөөн хэрүүл. Хуучны явдлыг нь сөхөж яриад байх нь Ишидад хэцүү байгаа болохоор бүгдийг хөөгөөд явуулцдаг. Удалгүй Шокогийн имээ өөд болжээ. Юзүрү Шоко хоёр их л сэтгэлээр унсан байдаг. Тэгээд Ишида Шокогийн сэтгэлийг сэргээхийн тулд хамтдаа салхинд гарна.
Гэсэн ч энэ бүхэн Ишидад ямар ч нэмэргүй угаасаа л бүтэхгүй харилцаа юм шиг санагдж эхэлдэг. Гэсэн ч Ишида бууж өгөхийн оронд улам илүү эрч хүчтэй байхыг хичээнэ. Тэгээд бүр Шокогийн ээжийн төрсөн өдрийг хүртэл хамт тэмдэглээд оройн галт наадам үзээд сэтгэл санаа нь овоод ирж шүү. Тэгсэн чинь Шоко галын наадам дуусаагүй байхад гэртээ харьлаа гэд явчихна. Харин дүү Ишидаг гэрээс нь очоод камер аваад иргээд явуулна. Ишида тэднийд очтол Шоко балкон дээрээс өсөрч амиа орлох гэж идэв. Ишида бүр Шоког яг унах жахт нь амжиж барьж аваад мэддэг майн мэгцмээ бүгдийг уншаал. Өнгөрсөн одоогийн амьдрал хайртай хүмүүс нь үртэл нүдэнд нь харагдаад арай гэж Шоког дээш нь татсан боловч өөрөө унцдаг. Үүний дараа эмнэлэг дээр Шокогийн ээж өөрийнх нь охиноос олж хүүхэд нь гэмтсэн болохоор Ишидагийн ээжийн хөлдөн сөгдөөд уучлалах байна. Гэтэл эмнэлгийн гадаа нөгөө Наока ч Шоког зодж яхад ээж нь гарч ирээд болиулсан чинь ээжтэй зодолж шүү бүр. Тэгээд Ишидагийн ээж тэр хоёрыг салгасан чинь Шокоч бас түүний хөлдөн сөгдөөд уучлал гуйж уйлаал. Эндээс бүгдээрээ Япон хүний бусдад гайвуулж болохгүй гэдэг зарчмыг тодоос тод харж болохоор байгаа юм да. Ишидаг эмнэлэгт ухаангүй байх хооронд Шоко маань ойр дотны байж болох бүхэл хүмүүстэй бүр Наокатай хүртэл очиж уулзсан байдгийг. Гэтэл нэг шөнө Шоко Ишидаг өгчлээ гэж хар дараад байнга уулздаг гүүрэн дээрээ ирээд уйлаа сууж байсан чинь Ишида бас зүн совингороо мэдрүү гэлтэй нөгөө гүүрэн дээрээ хүрээд ирнэ. Тэгээд энэ хоёр маань болж өнгөрсөн бүх зүйлсийн тухай дотроо онгоотол ярилцаж аваад за бараг л үерхэхээр болно доо. Удалгүй Ишида эмнэлгээсээ гарч гэртээ ирэхэд Наока ч бас түүнийг хүлээж байлаа. Наока Ишидаг ухаангүй байхад нь эмнэлэг дээр байнга эргэлтээр ирдэг байж. Бас Ишидаг усанд унахад багын хоёр найз нь татаж гаргасан ч гэлээ өөрт нь битгий хэлээрэ гэж гуйсан юм байна. Тэгээд Ишида гэртээ иртэл ээж нь Шокогийн ээжтэй нилээн дотн олчиж. Харин Ишида маргаашнаас нь сургуульдаа явахаар болж Шокоч бас түүнтэй хамт сургууль дээр нь ирдэг. Өнөөдөр сургуулиудын нээлттэй өдөрлөг болж байгаа юм байна. Гэтэл манай Ишида ч хүмүүсээс санаа зовж өөрийгөө тусгаарладаг яг хэвээрээ. Харин түүн дээр ногооноо хурж ирээд сэтгэл санааг нь дэмжиж анги руугаа явах замд нь ангийн дарга нь Ишидад цаасан шувуу хайчилсан гээд манай хүн чинь тэрийн дуртай наргагүй аваал. Тэгсэн Наока Сахара гээл бүгдээрээ ирчиж. Тэгээд Ишида маань бүгдэнтэй хамт сургуулийн өдөрлөгөө үзэхээр болж энэ олон жилийн дараа анх удаа бусдаас айд санаа зовлохгүй толгоогоо дээш өргөж харцаа буруулахаа болж одоо л нэг дотор нь онгойж өөрийн ирэхгүй уйлж байгаагаар аним маань дуусч байгаа. За манайхан тэгээд аним таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартав. Тийм. Нэгэндээ жоохон хүндлэлтэй нэгнийгээ ойлгож хайрлж харцдаг байгаарай, окей? Дараагийн анимаар уулзтлаа. Түр баяртай.